За маш олон хүмүүсүүд охиндоо ер нь ямар витамин болгодог вэ гэж асуусан учраас бичлэгээр оруулъя. За Nutrilite Kids болохоор чинь ийм дөрвөн төрлийн ерөнхийдөө витамин байдаг. За юу байдаг вэ? Нэг бүрчлэн танилцуулъя. За манай охин бол Монгол насаар 4, Солонгос насаар 5 настай. За тэгээд ер нь бол 3-аас дээш 2-3-аас дээш насны хүүхдээс ахуулаад бүгдээрээ ууж болдог. За хамгийн ихний бүтээгдэхүүн болохоор чинь ийм омега 3 жели байгаа. Омега 3-ыг бол маш сайн уулгаж явах хэрэгтэй. За сайн анзаараад харах юм бол витамин С буюу витамин E ингээ орсон, EPA буюу DHA ингээд их хэмжээгээр орсон байдаг байгаа. За ханиад том уу? За дээрээс нь болохоор чинь одоо EPA DHA мэн болохоор чинь хүүхдийн одоо тархины эрүүл мэнд, ой санамж, дээрээс нь одоо нүдний эрүүл мэндэд аюул хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо 2-3 наснаас эхлээд хүүхдийн ингээд тархи хөгжиж эхэлдэг учраас омега 3-ыг маш сайн уулгаж аваарай иждээ. Багаас нь ингээд тийм ээ нүдийг харьлаад тархиныхын ойн санамжийг сайжруулад өгөх юм бол аюу зүгээр идэх шүү. За тэгээ зүрх судасны төртөлтэй ер нь бол омега 3 маш хэрэгтэй. Амт нь аюу гоё амттай, лимоны амттай. За тэгээ хүүхдүүд бол ерөнхийдөө бол өдөрт ингээд 4 ширхгийг ингэж ажиллаа идчихдэг байгаа. За энэ болохоор 1 сарын хэрэглээ болохоор чинь 30 мянган вон гэж байгаа. За витамин С, витамин E давхар ингээ орцсон байдаг учраас аюу зүгээр шүү ээжтэй. За тэгээд энэ болохоор чинь юу гэхээр одоо мультивитамин байгаа. За витамин С-гээс ахуулаад E, K тийм ээ бүх төрлийн витамин орсон. 13 төрлийн витамин, одоо 5 төрлийн эрдэс, 28 төрлийн ургамал ногоо орсон байгаа. Манай хүүхэд ердөөсөө юу идэхгүй байх, жимс ногоо идэхгүй байна. Хоолнд аягүй муу байна. Эсвэл хит их хоол ингээ идэт байна гэсэн одоо хүүхдүүдэд болохоор чинь биендих одоо витамин, минерал ингээ дутагдaltaй байхаар тийм одоо шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За тэгээд энэ мультивитамин маань бас амт нь аягүй гоё. За ганц энэ витаминээр бүх витамины нөхөд авчин гэсэн үг. За ийм эрвэхний юм зурагтай. Тэгээд бэрийн амттай ингэж ажиллаад өдөрт 4 ширхгийг идэхэд хангалттай байдаг. За тэгээд ер нь бол манай энэ Nutrilite-ийн одоо Kids гэдэг нь хүүхдийн витаминууд маань болохоор чинь 2-оос ер нь дээшээгээ тэгээд ер нь бол 10 нас хүртэл уучиж болдог байгаа шүү. За тэгээд 47 мянган вон гэдэг 1 сар хэрэглээ байгаа. Тусад нь С уулгаал, Б уулгаал, Д уулгаал ингэх шаардлагагүй. Бүгдээрээ нэг доор витамин маань 13 төрлийн бүх мультивитамин, 5 төрлийн бүр эрдэс. За тэгээд давхар болохоор чинь 28 төрлийн ургамал ногоо орсон байдаг учраас ээжүүд маань заавал ингээ хүүхдүүдтэй өсөлтийн насных нь одоо тийм ээ одоо 2-оос дээш насны хүүхдүүдэд заавал уулгаарай. За би болохоор ер нь бол 6 сартаагаас нь эхлээд сүүнд нэгээд уулгачдаг байсан. За тэгээд энэ 3 дахь витамин болохоор чинь одоо ашигтай бактери байгаа. За хүүхдийн гидсний эрүүл мэнд маш чухал. За тархлаа эсийн 70-80% нь одоо гидсэнд байдаг тийм ээ бүдүүн гидсэнд байдаг. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид нар ингээд сайн чанарын одоо юм ашигтай бактери пробиотиксыг заавал уулгаж явах ёстой. За манай одоо юм пробиотикс болохоор чинь иммунити гингүүтэй дотор болохоор чинь ингээд цайр ингээд орчихсон. Витамин С-гээр баялаг. За тэгээд хамгийн одоо чанартай хүчтэй одоо probiotics маань prebiotics буюу одоо эслэгэн цуг ингээ орсон байдаг. За тэг хүүхдийн гидсний эрүүл мэнд сайн байх юм бол тархлаа ойны 70-80% сайжраад эхэлдэг. Ханиа томоо тусахгүй. За тэгээд ийм байдаг байгаа. За тэгэнгүүтээ дөрөвт бүтээгдэхүүн маань болохоор чинь ийм уураг байгаа. Nutri Kids protein ингээд бэрийн амттай. За амт нь айгүй гоё. Би хаяа бас ингээд өөрийн гэсэн юм уургнуудаа уудаг ч гэсэндээ хаяа ингээ охиныхоо уурагнаас ус ингээ уучдаг аюу гой амттай. За тэгээ витамин С, тэгээ кальц ингээ орсон байдаг. 100% ургамлын гаралтай ийм одоо уураг байдаг. Тийм учраас одоо хүний биед заашгүй эрэхтэй 20 төрлийн амин хүчил орсон байдаг учраас та бүхэн заавал уулгаарай. За тэгээ манай витамин одоо нүдэд ямар ч тийм үнэр амт тэгээд хими орцсон ороогүй байдаг. 100% одоо тийм ээ органик ийм одоо витамин байдаг учраас та бүхэн хүүхдүүдтэй заавал уулгаарай. За энэ probiotics маань болохоор чинь 45 мянган гэж байгаа. Одоо энэ протеин маань 500 грамтай 44 мянган вон гэж байгаа. За ингэ нийлээл 100 гарах мянган вон гэж байгаа. Тэгэхээр хүүхдтэй янз бүрийн эм тариа уулгах биш. Янз бүрийн хүчтэй тариа тариулж антибиотик уулгах биш. Ерөнхийдөө ингээд тархлагын хар багаас нь ахуулаад дэмжээд өгөх юм бол дараа нь ерөнхийдөө олных ингээд дэмлэгээр яваад ахгүй асуудал үүсэхгүй. Ерөнхийдөө л эрүүл байх байна. Манай одоо охин өнгөрсөн жил ихэд бол өвөл бол нэг ч ханид түрээгүй, нэг ч имлэг яваагүй. Тийм болохоор бас ингээд хүүхдийн эрүүл мэндэд хүртэл хамгийн чухал зүйл бол ерөнхийдөө бол нэмэлтээр юм витамин минералыг одоо уулгах нь айгүй чухал юм байна. За тэгээд илүү мэдээлэл авахыг хүссэн одоо ээжүүд байх юм бол холбогдоорой. Баярлалаа.